2019 оны жилийн төлөвлөлтөө яаж яасан талаар бүгдээрээ хамтдаа ажилласан шигээ одоо харин тэрхүү төлөвлөгөөний дагуу сар бүрийн төлөвлөлтөө хийгээд үнэхээр хэрэгжүүлж чадчихна уу гэдэг дээр бас хяналт тавиад явах нь зүйтэй байдаг. Тэгэхээр хамтдаа нэг сарынхаа төлөвлөлтийг хэрхэн хийснэ үзье гэж бодож ин хэдийнэ 15 хоног өнгөрчлөө. Тэгэхээр нэг сар маань дундаа орж ийн. Тэгэхээр аливаа ажлын яг дунд үед бас нэг явцын шалгалт, дүгнэлт, хяналт тавих юм бол үнэхээр анх зорьсон зорилгынхоо дагуу ажиллаж ийн үгүй юу тэгээ эрт одоо шалгаад залруулах шаардлагатай зүйлээр залруулалт явах боломжтой юм аа. Тэгэхээр миний хувьд болохоор энэ оны төлөвлөгөөнийхөө дагуу 1-р сарынхаа төлөвлөлтийг бол хийх гэж хичээсэн байгаа. Нүүр хуудсан дээр энэ хүүтэн шуургыг төсөрлөж байгаа бутта тэгээд бас хүүтэн ч гэсэндээ баяр хөөртэй өгч байгаа монголчуудыг бэлтгэсэн зураг хийлээ. Тэгээд энэ хүснэгтэн хэлбэрээр сарынхаа төлөвлөлтийг бол хийсэн байнамаа. Тэгээд энэ хүснэгтэн дээр болохоор хүмүүстэй товлсон, уулз нэж тохирсон ажлуудаа зоож ичгээд нүдэнд харагдахад нэг доор их айтайхан байдаг. Нэг сарынхаа зорилтуудыг энэ урд нь бич хсааж ичих тэмцээн гаргасан байгаа. За тэгээд зорилтууд маань нэг дор байхаар одоо эргээд зай дээрээс хийж байгаа юм байна уу? Хэрэг хийхгүй байгаа бол юуг би өдөр тутмынхаа төлөвлөлтөнд оруулах зохистой вэ гэдгийг харах боломжтой болж байна. Тэгээд сарынхаа төлөвлөлтөн дээр би бас өөрийнхөө сэтгэл санааныхаа байдлыг давхар тэмдэглээд явсан. Тэгээд ерөнхийдөө таалагдсан дуртай зүйлээ би зүрх тавиад тэмдэглээд яваад байгаа. Тэгээд эндээс харахад ерөнхийдөө 15 хоногийн 5 дээр нь зүрх тавьсан байна гэдэг чинь бас нэлээд гайгүй байна гэсэн үг. Хэрвээ сэтгэл санаагаар унгаах ямар нэгэн тийм зүйл тохиолдсон байвал тэрийгээ бас тэмдэглэх зүгээр байдаг. Яагаад вэ гэвэл би яг өнгөрсөн жилийн эцсээр шалтгаан тодорхойгүй байдлаар гутраад байсан. Тэгээд яг юунаас болоод би гутарчваа гэдэг тогтоохын тулд бас ингээд өдөр тутмын тэмдэглэл хийгээд яваад өөрийнхөө сэтгэл санаагаа байдалд анхаарал тавиад байх юм бол тэр шалтгаанаа тодорхойлоод тэр шалтгааныг арилгах зүйлийг бас хийх боломжтой. За дараагийн нэг чухал юм нь болохоор энэ босоо хэлбэрийн төлөвлөлт байгаа. Тэгэхээр зөвхөн хүснэгтэнд оруулж төлөвлөхөөс гадна босоо хэлбэрээр бид нэрс төлөвлөх боломжтой байдаг. Нэг ингээд сарынхаа тоонуудыг жишээлбэл босоогоор нь жигсааж чийд урд нь болохоор гаргуудаа зоогоо тавьчих юм бол тэгэл бас л яг энэ хүснэгтэн төлөвлөгөөтэй адилхан сарын төлөвлөгөө гараад ирдэг. Харин өөрөөр зөвлөл нь болохоор уртаашаа бичих шаардлагатай болдог. За тэгэхээр би төлөвлөлтөндөө ашиглахаас илүү үнийг тэмдэглэл хөтлөх бүртгэл хийхэд ашиглаж байгаа. Тэгээ өдөр бүр нэг мөр гэдэг энэ тухайн өдрийнхөө үнэлгээ, сэтгэгдэл, дүгнэлтийг энэчээ бол бичдэг. Тэгээд эргээд уншихад юу хийсэн бэ? Тэгээд ямар сэтгэл төрж исэн бэ гэдэг харах боломжтой болчихж байгаа. Тэгээд залгуулад би энэ талархал гэсэн энэ хуудсыг гаргасан байгаа. Тэгээд энэ талархал дээр бас ингээд хичнээн амьдрал ингээд барыг талархаад байх юм байхгүй. Ингээл урс дээр урсж байгаа юм шиг эсвэл заримдаа хүнд хэцүү баргаар байгаа юм шиг санагддаг. Тэгсэн тэрэн дотор баярлах зүйлээ олоод тэмдэглэхээр сэтгэл их гоё өдрийг болдог л да. Тэгээд баярлах зүйл нь болохоор заавал нэг том зүйл байгаад тахалаагүй. Өнөөдөр сайхан нартай өдөр байлаа гэхэд стресс эргэж болно. Тэгээ ер нь ингээ хараад ингээд идэвхтэйгээр хайгаад байвал баярлах, талархах зүйл бидний эргэн тойронд маш ихээр байдаг. За дараагийн хуудсанд их чухал аргачлалыг ашигласан. Тэр нь болохоор одоо хэрэг сайн дадал хөвшүүлэхийг хүсэж байгаа бол ямар дадал байна тэрийг бичээд тэгээд тухайн өдөр би энэ зүйлийг хийсэн үгүй гэдэг тэмдэглээд явах боломжтой юм хүснэгт байгаа. Тэгээд ер нь би өөрийгөө харсан чинь энэ зүйл маш их ач холбогдол өгч ингэж анхаард юм байна гэдгийг анзаарсан. Яагаад гэвэл одоо хүүхдэдтэй бол би тогтмол байн асаргаа хийх ёстой болно. Тэгэхээр тэрхүү асаргаануудаа бүрэн гүйцэд хийж чадж гэнэ үү? Хийгээд байгаа юм шиг боловч асар их юм байна. Энэ дээр би бол одоо
охиндоо им өглөөрөө өгөх тэгээд хүчлэрэгч аппаратанд оролцож нэг цаг суулгах гэдэг бол огт бичих байгаа. Яа тэгэхээр тэр бол хэдийнэ заншчихсан зүйл байна. Тэгээд харин одоо хөвшүүлэхийг хичээгээд байгаа аль болохоор тэмцэж байгаа ч хамаагүй цаг гаргаад хийдэг зүйл нь болохоор хөдөлгөөний засал байгаа. Хараа засал, хил засал, хөдөлмөр засал буюу одоо хүүхдэд бие даах чадвар суулгах, тэгээд зогсоох болон алхуулах их чухал байдаг. Яагаад гэвэл хэрэг ингээд хэвтүүлэл байгаад байх юм бол ясн мөгөөсчээд сүлдээ явах ямар ч чадваргүй болно. Тэгээд дээрээс нэрээ зогсохгүй байх юм бол нурууных нь ясных нь хэлбэр алдагдаад явандаа төнхөн молтордог гэдэг юм хүчинд хүрэх юм аа. Тийм учраас энэ зүйлийг бол зайлшгүй заавал хийх ёстой. Тэгээд за энэ 15 хоногт хэдэн өдөр нь би зогсож чадаагүй, хэдэн өдөр нь би одоо хил засал хийж чадаагүй ингээл тэрийг хараад тэрэн дээрээ дүгнэлт хийгээд за одоо яаж хийж байгаа хичээ шүү. Юуг би тогтмол хийгээд байгаа, яагаад гэдгээ бас анзаарах. Жишээлбэл хөдөлгөөний заслыг бол байнга тогтмол хийгээд байгаа. Хөдөлмөр заслаа болохоор алдаг оноо хийгээд байгаа бол жишээлбэл би хөдөлмөр заслынхаа дадлыг сайжруулах хэрэгтэй ч гэдэг юм уу, нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай ч гэдэг юм уу. Тэр шалтгаануудад тодорхойлоод тэр одоо нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллах зүйтэй болох юм аа. За би бас энэ жилийн хувьд үг судлалд нэлээд анхаарахаар шийдсэн. Тэгээд чимээгүй цагаар авж байгаа эзнийхээ үгийг тонгоон бясалгаж яг утга учирыг бүрэн гүйцэд ойлгохын төлөө хичээдэг. Энэ үеэр нэг сарын ихэр миний үзсэн библийн ном бол Ром ном байгаа. Тэгээд Ром номоос ингээд зөвхөн орж ирсэн ийм онцгой гоё зүйлүүдийг нэмжээ ишлэл болгоод оруулчихсан, нэр татсан. За тэгээд оюун санаагаа өөрчилж бурхны хүслийг мэдэх шаардлагатай, таних боломжтой гэсэн тийм Ром 12-ын 2 гэсэн ишлэлийг нэмжээ бичсэн. Тэгээд нэг нөгөө талаасаа бас энэ гарынхаа хийг зөвшөөрүүлж байгаа маа. За дараа нь болохоор энэ өдөр тутмын төлөвлөгөөнүүд ороод ирж байгаа. Тэгээд өдөр тутмын төлөвлөлтөө хийхдээ л жишээлбэл өнөөдөр л хав гараг 16 байгаа юм чинь. Тэгээд тухайн өдөр би яг юу хийх вэ гэдэг ажиллаж гисаач чинь тэгээд онгорхоо нээлттэй тавьчих яагаад тэгэхээр өдрийн турш юуч гарч ирж магадгүй. Тэгээд тэрийг бичиж тэмдэглээд явах юм аа. Тэгээд ийм нээлттэй байдлаар тэмдэглээд юмнуудаа ингээд бичээд явах нь надад арай хялбархан санагдсан. Тэгээд дуусмагцсан ингээд 6 сар тэмдэглээд дараагийнхаа өдрийн тэмдэглэл рүү орж байгаа. Тэгээд өнгөрсөн 7 өдрийн тэмдэглэлийг үзэх юм бол би нөгөө ажлуудаа бас өнгө ялгаад за энэ миний хувийн ажил, энэ болохоор миний албаны ажил, энэ болохоор миний хувийн хөгжилтэй холбоотой, энэ болохоор ирээдүйн төсөлтэй холбоотой гэж ялгаж ясна. Тэр нэгдүгээрт ингээ харагдах байдал нь алга цаг болоод байгаа юм шиг, нөгөө талаас нь болохоор маш их цаг аавна. Тэгээл нөгөө өнгө ялгаад будаад сууж явах цаг байхгүй. Тийм болохоор тэрийг ер нь болийг энэ цэвэрхэн ямар нэгэн хэлүүдэд өнгөхгүй ийм байдлаар хий. Надад ер нь энэ сахаарл нүдэнд нэг хайхтай тусахгүй юм таалагдаад байгаа. Тэг яг нэгийн хэвийн бичгээр ингээ бичээд байгаа. Гой санагцсан. Харин тэр өнгө ялгадаг нь болохоор сарынхаа энэ төлөвлөлтөнд оруулчвал бас жилийнхаа төлөвлөлтөнд оруулчвал яг тохиромжтой яг ямар ажил хийгээд байгаа юм бэ? Энэ юуны холбоотой юм бэ? Тохоо өдөр төлөвлөгөө хийсэн байна уу гэдэг нэг хараад хэлэх боломжтой болчихж байгаа юм. Өөр нэг онцлог нь болохоор би өдөр тутмынхаа ажлыг тэмдэглэхээс гадна энэ санхүүгийнхаа бүртгэлийг хийгээ явцсан. За ер нь бол энэ санхүүгийн сахилга батыг энэ жил онцгой анхаарна гэж бодож байгаа. Тийм учраас энэ хоол, такси, кофений одоо зардлуудаа бичсэн байгаа та бүхэн харсан баг. Дээрээс нь альва хувцас, ботол, цүнх, гоо сайхан өөр юу л байдгийг те. За одоо дэвтэр, үүзэг, баал гэх мэтлэн одоо нэг хобби чиглэлийнхаа юмэг төсөндөө маш их хянамга соргоог сэрэмжтэй байдлаар хандна гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол өдий хүртэл одоо эмнэлгийн зардал маш өндөртэй байгаа тохиолдол
тохиолдолд бол ер нь бол ямар ч хадгаламж үүсэх боломжгүй амьдарч байна. Тийм болохоор энэ жил яаж ээж агаад хадгаламж үүсэх тийм зорилгоо бол тавьж байгаа. Яах аргагүй агуул зохистой юм дээр л авна уу гэхээс биш. Тэгэл өөрийгөө тогтмол эрхлүүлээд байх юм бол жингийн хувьд ч гэсэндээ хурдан нэмэгдэж байгаа. Нөгөө талаас санхүүгийн хувьд ч гэсэндээ ямар ч ашиггүй байдалд орж байгаа. Таалагц ишлүүдээ би яасан өнгө ялгаад ингээд будаг оруулаад дуудчихсан. Тэгээ хэрвээ яг энэ 1 сарын эхний нүүрэн дээр энэ бургас маань энэ цасан шуурганд өртөөд тэгэл тэнцэл цасан дотор ингээд амьдрал явж байгаатай адилхан нөгөө бургас маань зуны улирал тийм галт төмөрт өртсөн байдлаар харуулсан. Тэгээд энэ галт төмөрийг ч гэсэндээ давн туулнаа тэснэ гэсэн утгатай. Тэгээ хүн ер нь харагдаж байгаа зүйлдээ хэрэг найдаж байгаа юм бол ямар минь найдар авах вэ? Тэгтээ тэргүй ойлгомжтой. Харин гайхалтай юм болноо гэд найдаж байгаа тохиолдолд тэрийг мэдэхгүй байгаа тохиолдолд харагдахгүй байгаа үед яах вэ? Өөрөөсөө төвчөртэй хүлээх хэрэгтэй. Найдар гэдэг бол ямар нэгэн гоё зүйлийг хүлээхийг хэлж байгаа. Ямар нэгэн гоё зүйл болно гэж амьдрахыг хэлж байгаа юм. Тэгээд яг хүмүүс юу гэж бодох вэ? Тэгээ айгу кино хонгор байна. Муухай болчихвол яах юм бэ? Дүүл бэлтгэлгүй болчих штэ гэж боддоо л да. Тэгэхээр хэрвээ та нар анзаарах юм бол муу юм болно доо гэж хүлээлттэй амьдрах ямар тийм готрongхоо эсвэл ууртаа тогшин хүн байдалд хүнийг оруулах уу? Сайхан юм болно доо гэж хүлээж амьдрах ямар байдаг вэ? Тэгэхээр миний хувьд болохоор Монгол улс маань Деважингийн цэцэрлэг шиг гайхамшигтай болох боломжтой гэж би итгэдэг. Үүний төлөө бол шаргууд төх ёстой гэж боддог. Тийм болохоор зүрхэнд маань ингээд нэг тийм Деважингийн цэцэрлэглээд байгаа юм шиг санагддаг л да. Гаднах байдал нь түүнээс ялгаатай байгаа. Гэхдээ миний найдар бол тэр гоё цэцэрлэг гаднаа ч гэсэндээ цэцэрлээсээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр би тийм найдраар амьдардаг. Тэрийг тэгэл найдар гэж хэлнэ. Хэрэг найдлага байхгүй за бүтэхгүй Монгол улс хэзээ хөгжиж цэцгэлэхгүй юу ч хийгээд нэмэргүй гэсэн бодолтой байх юм бол хүн тийм хийх хэрмэлзэл байхгүй болчихдог. Тэгэхээр бид нэр хийх хэрмэлзэлтэй байж ээжэл аль зүйл хийгдэнэ. Тэгээ хийгдсэн бол мөрөөдөдөөс юм аа бүтнэ гэсэн үг юм. За тэгээд эцэст нь болохоор цаг үеийг нойрноосоо сэрэх цаг хэдийнэ болжээ гэдгийг мэдэн үүнийг хийгээд Ром номын 11-ээс 13-ыг биш татснаа энэ ч хаваалцах гэсэн маа. Одоо болохоор бидний мөрөөдөл найдар маань биелэг байгаа учраас яг шүн байгаа юм шиг харанхуй байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ өдөр ойртож байгаа гэсэн юм иршлэл энд байгаа. За хэрэг тийм бол яаж амьдрах хэвтэй юм бэ? Харанхуй үйлсийг хажуу тийш нь тавих хэрэгтэй. Харанхуй үйлс гэж ярив юу юм бэ гэсэн чинь утга учиргүй найрлан цэнгэх, архитах, садарлан тачаадах, хэрэлдэн маргах, атаархан чөтөөрхөх гэж шүү. Тэгвэл энэ зүйлийг хажуу тийш нь тавиад яг өдөр ирж байгаа шүү гэдэг юм гэрлийн хүүхэд шиг тийм гэрэлд байгаа юм тунгалаг гоё амьдралаар зүт зөстойгоор амьдрий гэсэн юм ишлэгийг бичиж өөрийгөө бас урамшуулсан юм аа.